Монгол Улсын их сургуулийн физикийн ангид 4 жил цуг оюутан байсан. Бидний оюутан байна гэдэг бол зүгээр нэг хичээлийн цагаар хамт байна гэсэн үг биш. Ер нь тэр үед оюутан байна гэдэг бол бараг хамт амьдрна гэсэн шахуу ийм утгатай ийм амьдралын мөч байсан л да. Хулаанго моосарсан тэгээд ерөөсө чигээр онцгүйхэд ирлээ гэж тэгээд би их сонирхож харж ирсэн. Алтууч гэсэн бас намайг ирээд их өөрөө сонирхож харсан юм гэсэн. Яг дүүд нөгөө номын уншижсэн зохиолч Эрдэнэгийн хүү энд байдаг гинэ гэж бас намайг их сонирхож харж ирсэн. Яг тэ би нэг тийм онц сурлагт нэртэй нэг тийм жоохон бэртгчэндөө нөхдийг бол их харж ирсэн л та. Харин Алтууг бол их өөр онц сурлагт байсан. Алтууг маань бол манай ангийн дарга байсан юм. Би Алтуугийн нэг имийг л их онцолж хардаг байсан. Ер нь их онцгой чанар байсан. Тэр бол өөрийгөө их бодтойгоор үнэлүүлж, тэр бодтойгоор үнэлсэн зүйлд өөрийгөө эргэж би хинбэ гэдгээ таньж мэдэх ийм зарчмыг л их тууштай барьсан. Одоо бол юу юуг шудраг гэдэг үгийг уг нь Алтууг их зогсон. Би гэхдээ энийг их хэрэглэх одоо дуртай биш байна л да. Өөрөөр хэлбэл энэ үгийг одоо хэн хамаагүй хүнд нааж хэлээд байдаг болсон учраас жоохон өлөг болсон үг болчиход байна л да. Тэгээ миний түрүүний хэлдэг Алтуугийг ерөөсөө л нэг барьдаг зарчим. Ерөөсөө юмыг яг бодтойгоор одоо үнэлж, түүнд бодтойгоор хамтах хэрэгтэй. Уг нь бол энэ бол шудраг байх гэсэн зарчим юм.